Хүн болж ганц удаа турхийг л зөөний үзүүр дээр будаа тавтахтай адил ховорхон хувь тавилан гэдэг блэ. Гэтэл манай гол дүрийн ришээ бүр 7 дахь хандрал дээрээ яваа. Өөхөг болгондоо л тэр олон нийтийн өмнө хунтаажид хаягдсан ичгүүртэй тэр илүүгээ буцан сэрдэг. Гэрээсээ хөөгцөн ришээ эхний амьдралдаа 8 чин, 2 дахь дээрээ домж, 3 дахь дээрээ алхимж, 4 дахь дээрээ үйлчлэгч гэж явсаар 6 дахь амьдрал дээрээ эр хүний дөрөс гэж Хүлэг Баатар болон амьдарсан. Гэхдээ л тэр дандаа дайнаас олж 5 жилийн дотор насардаг ажээ. Тэрээр дахин амьсан 7 дахь амьдрал дээрээ л гай завлангаас холуур сайхан амьдарч чадах байх хэмээн бодож байв. Өмнөх 6 өхлийнхэн шалтгаан Галкины ханхүү Арнольд түүнээс гэрлэх санал тавих хүртэл шүү дээ. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたいҮзэж эхлэхээс өмнө суугтаа subscribe хийсэн хэсгээ шалгаарай. Дарааг бол дараарай. Ингээд анимлогоо харцгаая. За одоо юу болсон талаар дэлгэрэнгүй ярив. Энэ бол ришэгийн 7 дахь хандрал. Мэдээж дахиад л ханхүү түүнийг хайж байдаг. Манай хүн юу ч болоог юм шиг аан заа баяртай гэсэн мэт нөгөө ханхүүнд бүр шоконд ороод өглөө. Уйлж унжаад цочирдно л гэж бодсон юм шиг байгаа. Ришэ харин энэ удаа урд биш, хой талгаар хараа шийднэ. Ухаангүй гүйж явахдаа харин нэг хүн мөрөгчлөө. Гэтэл тэр нь 6 дахь хандрал дээр нь ришэг алсан Галкин улсын ханхүү Арнольд байдаг. Ришэ түнд уучлаарай, би бошгоо явах хэрэгтэй байна. Сайн миний сүйс цэцлэгдчихлаа гэснээр шууд 2 давхраас үсэрчдээ. Арнольдд энэ их л сонирхолтой санагдсан болтой. Ришэг бүр гадагш гарах гэтэл өнөө хайсан ханхүү нь хоноос нь ирж байна. Хайчаад хахад яад гуниглахгүй хаан гинэ. Балаагацтэй. Ришэг яаж чадгсан манай хүн алгаасангүй. Ер нь бол балай ханхүүтэй явуулдаг хүүхэн л Ришэг худлаа гүтгээд исэн байл л дээ. Ришэж ханхүүд би тантай гэрлээгүүдээ баяртай байна. Өөрийнхөө аз жаргалыг би өөрөө олно гэдээ явах гэтэл араас нь хин нэгэн сэлэмтэй дайрдаг. Манай хүн 6 дахь хандрал дээр Хүлэг Баатар байсан да. Тэгэд хинбэ гэд хартал өнөө харигс ханхүү Арнольд гэж идэг за. Ханхүү түүнийг зүгээр л шалгаснаа хэлж хурдан хариу үйлчлэгийг нь магтдаг. Хүмүүс харин энэ цэнхэрнүүдтэй царайлаг залууг Галкины ханхүү гэдгийг мэдчихэд цочилд орндоо. Олон зуун цэргийг цор ганцаар алдаг энэ ханхүү бол нэг л өдөр дэлхийг дөргөх аимшигтай дайныг эхлүүлэх хүн билээ. Тэр харигс хүн чинь Ришэгийн өмнө сүгдөөд "Миний эхнэр болох уу?" гэж асуувал яах вэ? Ришэ шууд л татгалзахад Арнольд уралсангүй. Их л хөвжөлтэй байгаа юм шиг нэгэд идэг. Гэтэл бодлогийн хаан чирж өнөө балай ханхүүтэй алханы амд үзүүлээд Арнольдоос уучлах байна. Гэхдээ Арнольд зүгээр л Ришэтэй ярилцахыг хүсэж байлаа. Гэрлэх саналд нь ямар ч далдуур санаа авахгүй зүгээр л Ришэд дурлцсан гинэ. Хэдий Ришэ дэлхийгээр эрхчлээтэй аялахыг илүүд үзэж байсан ч 5 жилийн дараа дахиад л энэ хүний эхлүүлсэн дайнаас олж өхөн нэгдгээ мэдж байгаа. Тиймээс ирээдүг өөрчилж магадгүй гэж найдаад гэрлэх саналыг нь зөвшөөрөндөө. Гэхдээ хэд хэдэн болцолтой. Хормын эслэлд хэрэг болох зүйлсийг зөвхөн Ришэгийн сонгосон намайчдаас л авна. Тэр нь Ришэгийн эхний амьдралдаа таарсан намайчд. Өөр улсын зочдыг хүлээн авдаг танхим гаргаж өгөх. Эцэст нь би ордондоо юу ч хийхгүй гэж самаажаа твтээ шүү. Дээрэс нь надад нэг ч хуруугаа хүрэх,гүй байх гэж авлаа. Ханхүү жинэн зөвшөөрч хүний хүн болсон Ришэ маань ингээд Галкин улс руу явна. Гэтэл явх замд нь дээрэмчд эднэлүүд дайрдаг. Уг нь Арнольд Ришэг аюулгүй байх гэж цүөх тэрэгэн дотор төгссөн боловч манай хүн юуг зүгээр ахав. Үйлчлэгч байсан амьдралынхаа мэдлэгийг ашиглаад орхноолон олгоод гарчна. Гэхдээ ягаад ч юм өнөө харгас гэдгээрээ алдартай Арнольд чинь дээрэмчдээс нэгийн чалаагүй байдаг за. Даанч гай болж дээрэмчдийн цэргүүдлүүд арьсан утга нь хортой байсан болж таарлаа. Арнольдын санаа маш их завж шууд өөр тусгноос ерөндөг авахар явах гэтэл Ришэд орхноо ерөндөг хийгээд өгчнө. Үүнд нь талархсан Арнольд Ришэгийн өмнө сөгдөж баярлаа гэж хэлдэг. Цааш нь Хүлэг Баатартай их нандиндаг ажилтэй. Ришэж бүр гайхчлаа. Юу харгас хэрцгий, харин сайхан сэтгэлтэй байгаа юм шүү. За тэд удалгүй Галкин эзэнд гөрнөлөө очлоо. Ришэ дэлхийн бүх улсаараа илсэн ч ээшэлэрч үзээгүй. Үржил шинтэй газар нутаг, ариун баялаг нөөцтэй Галкин бол нөлөө бүхий, хөгжил дэвшилтэй улс байлаа. Эзэн хааны ордон хараахан бэлэн болоогүй байгаа болохоор Ришэ төр зочдын өрөөнд амьдрах ёстой болно. Ер нь бол Арнольд ханхүүл хэдэн жилийн дараа эзэн хааныг алж, үүнээс нь олж дайн эхлэх юм байл л дээ. Дайнаас олж үхээдсэн Ришэ маань энэ удаа Арнольдыг аваас нь холойлгож, дайнгүй амар тайван ертөнцид дахийг зардаг. Ришэ үйлчлэгч байсан болохоор муу хувц цөмсөд зочны өрөөгөө цэвэрлж гарнаа. Харин ус авах гээд явж байтал хэсэг үйлчлэгчид нэгнийгээ дэрлэгч шүү. Ришэ өгөн тэнийг боловсон ч гэлээ тэнд нь манай хүн их нэгдийг мэдэхгүй штэ. Ришэг доглоод яваад өгдөг. Бүрэн хүнээрээ л ордлоо доо. Оройн Ришэ хотыг харан зогсож байхдаа харанхуйд хин нэг нууцаар зогсож байгааг мэдэрдэг. Тэгэд гараад ир гэтэл Арнольд ч гарч ирж түүнийг бишрээд хотын барилгануудын талаар зааж өгнө.
Ришэ шин зүйл мэдсэн болохоор бөөн баяр. Гэхдээ ханхуд энэ их л сайн санагдана. Язгууртан айлын охин байж олон чадвар мэдлэгтэй байгаа нь бас юм энгийн зүйлд баярлаад байгаа нь. Ришэг бав хахад ээж нь чиний амьдралын цар ганц утга учир бол зүгээр л хааны гэр бүлтэй гэрлэх, хүүхдийг нь төрүүлэх, өөр зүйл битгий анхаар гэдэг ажилтэй. Үүнийгээ дурссан Ришэ Арнольдод миний чадвар бусад хүмүүст үн цэнэгүй санагдаж байж болох ч надад үнцэнтэй. Ягаад гэвэл өөрийнхөө ирээдүйг би өөрөө шийднэ гэж хэлнэ. Гэтэл Арнольд ханхуу Ришэгийн хацранд хурж чи юу хийснээ хий. Би бүгдийг дэмжнэ гэж хэлдэг. Бас хайртай болохоор л ингэж байгаа гинэ. Гэтэл Ришэ үнэгэнд худал өсгөж бодно. Маргааш нь сүйдээ худалчлаг эхэллээ. Ришэ Арнольдод би бэлэтэй болохоор надад хүссэн жолно гэд үдшилглөө орвоо. Өөдгсөн язгууртнууд хэдэн талаас охиноо ханхуд шахч гээл. Харин Арнольд Ришэг бүгдд нь харуулж миний ирээдүйн эхнэр гэж танилцуулжтэй. Хүн болгон үүнийг нь харж урд хогор нь яриастай. Ингэж хэлсэн нь Арнольд ханхугийн хониос гүдэг эмэгтэйчүүдийг үргээхээс гадна Ришэг хамгаална гэдгийг илэрхийлж байгаа явдал юм. Урд наснд нь өөрийг нь алсан хүн энэ наснд нь хамгаална гэж ярьж байгаад Ришэ итгэж өгсөнгүү. Тэгээд ханхуд хамгаалаад байх юм байхгүй. Хамгийн амар хүн нь та өөрөө штэ гэд цогтаа сэлмийн бэлтгэл хийхээр тохирдог. Ришэ 6 дахь амьдрал дээрээ яхан аргагүй хүч татаж ханхуд алуулсан болохоор өөрийг нь алсан техникийг сурч магадгүйгээд гордож байгаа. Удахгүй бүжигч эхэллээ. Ришэг бүжиглж байхад өмнөх амьдралынх нь өөрийг нь алсан шунал бодогдоод байлаа. Тэгээд ханхуу гүдэж бүжгийг гартаа авахар олондоо. Гэхдээ бүхэл ордлого нь бүтсэнгүү. Яг л сэлмийн урлаг мэт үзэсгэлэнтэй энэ бүжиг нь олон хүнийг гайхшруулжээ. Гэхдээ Арнольд Ришэг бүжиглж байхдаа өөр хүнийг бодоод байна гэж жаахан арддаг за. Ришэ чааж өмнөх амьдралын чамайг бодсон юм аа гэхвдээ. Шууд зүүн хүзүүндээ гэмтэй юу гэж асуудаг. Арнольд ягаад ч зүүн талтаа жаахан өөр хөдлөгдөж илтэй. Энэ асуулт нь Арнольдыг гайхшруулж нөөж авдаг хүзүүнийхээ сарвыг харуулна. Энэ сарвыг цөөхөн хідэх хүн л мэддэг ба яг л хин нэгэн түүнийг алхаар дахин зөссөн мэт харагддаг. Гэхдээ шалтгааныг нь хэлсэнгүү. Маргааш нь харин үйлчлэгч сонгох өдөр болов. Эртээдийн дээрлэхүү улаан өстэй үйлчлэгч штэ. Тэр чинь уг нь дажгүй айлын хүн байсан ч нэг л өдөр хамаг хөрөнгө алдаад энд ирсэн байж л дээ. Ришэ харин жинхэнэ төрхөө илчилж дээрлэхүүлж байсан охтуудыг сонгосноо дээрлэхүү гарыг бүр халаад байна. Өнөөх нь гэтэл уурлж байна. Ягаад дандаа муу хэдийг сонгоод өөр шиг санийг сонгохгүй байгаа гинэ. Гэтэл Ришэ чи дажгүй айлын хүн байсан болохоор л мэдлэгээ ашиглаж шилдэг үйлчлэгч болсон. Гэхдээ бусад чинь чам шиг амьдралтай байгаагүй гэдгийг ухаараагүй. Тэдний муу байгаа нь чи сайн зааж өгөөг болохоор л тэр гин. Дээрлэхүү гарч алдаагаа ухаан уйллаа. Гэхдээ Ришэ түүнийг үйлчлэгчийн байр сууриас нь хаалсан ч үйлчлэгчдийн багш болгож байгаа маань. Энэ нь ч зөв шийдэл болж дээрлэхүү гар маань огт өөр хандлагатай сайн багш болдог юм да. Маргааш нь Ришэ маш үнэтэй даашин зэмсэн сууж байлаа. Шар ус үйлчлэгч нь түүнээс зүгээр л нэг 8-ачтай уулзах гэж яагаад ингэтлээ гойж байгаа гэж асууна. Угаасаа ингэх нь аргагүй лээ. Тэр эхний амьдралд нь өөрт нь бизнес хийхийг зааж өгсөн 8-ачтай уулзах гэж байна. Хэдий тэр 8-ачд одоо дөнгөж эхэлж байгаа ч ирээдүйд дэлхийд даяар алдарших том худалдааны компани болох юм. Мэдээж хааны Сүд бүсгүй 8-ачийн хоёрын хэн нь илүү байр суурьтай вэ гэвэл хааны Сүд бүсгүй. Гэтэл өнөө 8-ачин чинь надад танд өгч чадхаар бүтээгдэхүүн байхгүй. Энд дахиж их тунаал явлаа гэд яваад өгдөө. Ришэ гуниглаад өнгөрсөн үеэ дурслаа. 8-ачин түнд өмнө нь ямар нэгэн онцгой зүйл санал болго. Тэгвэл 8-ачин чамайг үйлчлэгчээрээ сонгоно гэж зөвлөж байж л дээ. Оройн өнөө 8-ачин байрч уу газраа ортол өө нөгөө Ришэ чинь үсээ будсан. Хамаг хамдрагчдыг нь архиар талсан сууж идэг. 8-ачин ч түнтэй тохиролцохоор болж 7 хоногийн дотор ард иргэдийг байлдан дагуулахаар бүтээгдэхүүн харуулж чадвал хамдрагчд болоё гэж хэлэндээ. Ришэг шөнө нууцаар эртэл Арнольд ханхуу өрөөнд нь байж идэг. Ханхуу үг нь нууцаар шөнө гараад байгаа Сүд бүсгийгээ загнах ёстой ч тэгсэнгүү. Оронд нь хэрв дахиад гарах бол цогтой гарan шүүл гэж байна. Ришэч яга надад энэ зөвлөгөө хандаад байна гээл. Дээрэс нь ханхуу Ришэд миний дүүтэй нэг харьцаад хэрэггүй шүү гэж хэлдэг за. Тэр нь уг нь их илдэг хүүшигл байхаа яагаад гэсэн бүү мэд. Оройн Арнольд ханхуу Ришэд захиа үлдээж сүмд дуудваа. Очтол Арнольд биш дүүн байж идэг. За жижиг ханхуугээл дуудчихъя. Тэгснэ шууд ахыгаа муулаад эхэллээ шүү. Манай ах хүн алхаас өөр мэдгүй амар хүн гэсэн Ришэ мэднэ л гэлээ. Тэгсэн ээжигээ хүртэл өөрөө алсан штэ. Таныг ч нэг өдөр аландаа гэтэл Ришэ мэднэ. Би бүгдийг нь мэдж байж ихнэр нь болж байгаа гэд шоконд оруулаад авнаа. За гэтэл Арнольд ханхуу ороод ирдэг. Жижиг ханхууч гартулж байгаа юм чинь. Амар хоёр нүртэй. Шууд л шал өөр хүн болж уушилд гуугаад яваад өгдөг. Хэдий хүн болгон Арнольд ханхуу гэрцгээгээр нь дуудаад байгаа ч Ришэтэйг санагдахгүй байгаа. Арнольдоос яагаад чамайг хэрцгий гэдэм бэ гэтэл Арнольд үнэн болохоор л гэж байна. Гэхдээ Ришэ би харж байгаа зүйлдээ л итгэнэ. Чи сайхан сэтгэлтэй хүн гэхэд Арнольд Ришэг багалзуурддаг. Уг нь Ришэг айлах гэж хичээсэн ч Ришэ итгэсэнгүү.
Ришигийнүүд яг л дайны талбар дээр итгэл үнэмшлийнхээ төлөө өгч чадах цэргийнүүд мэт гэлцэж байлаа. Тэгээд ханхуд би энэ амьдрал минь яаж ч дуусчихсан зогтохгүй. Таны эхнэрийн хуваар амьдран гэж хийсэн гиндэ. Арнольд харин шууд л Ришиг үнсч орхилоо. Маргааш нь Ришиг үнсэлтэй бодож ертөнцөөс тасраастай. Гэтэл Ришигийн будсан хүмүүс үйлчлэгчд нь их л таалагдваа. Үүнээс бол баалж манай хүн хүмсний будгаа өнөө 8-нд үзүүлдэг. Гэхдээ болцолтой. Ядуу хүмүүсийг үйлдвэртэй ажиллуулвал хэрхэн гэдгээ зааж өгнө. 3 жилийн өмнө Арнольд ханху хөдөлмөрийн доод хөлс гэдэг хууль гаргасан ч ажил болж чадаагүй хүмүүс ядуу хэвээр байгаа. Гэтэл 8-аач нь бид буйны байгууллага биш гэд байдал буруугаар эргэлээ шүү. Түрүү амьдралд нь 8-аачин бишээд 8-аачад үйлчлүүлэгчдийг сонгодог гэж хэлж байсан да. Гэхдээ Риши түнд энэ үгийг нь давтаад 8-аач нь үйлчлүүлэгчдээ сонгох биш харин бүтээвэл ямар вэ гэж хэлдэг. Ядуу хүмүүсийн амьдралыг дээшлүүлж ирээдүйн худалдан авахчтай ихсгэн гэсэн үг. Энэ санаа нь 8-аачинд их л таалагдлаа. Гэхдээ л Ришиг ашиглаж болох учраас бардам хിവэр. Гэхдээ Риши түнд өвчтөе дүгэн эдгэх юм байгаагаа хэлэндээ. Мэдээж энэ нууцыг нь түрүү амьдралаасаа олж мэдсэн. Одоо нөхцөл байдал бүрэн эргэж юу 8-аачин Ришиг сонгох. Риши 8-аачныг сонгох уугүй юу гэдэг дээрээ туллаа. 8-аачин шалтаа бууж Ришигээс гуйхад Риши зүгээр л үнгүү өгчдөг. Тэгээд яг л тань шиг ядуу хүмүүс ч гэсэн өөрсдийн гэр бүлээ боддог гэдгийг ухаараарай. Надтай хэлцээр хийгээч гин. Энэ нь худалдаачныг бүр зочилд оруулж ирхэн доо. Ришиг бишгэн сөгдөж өдийг хүртэл бодож ирсэн хандлага нь буруу байсныг ухаарад хамтран ажиллахад боллоо. Хэдий тохиролцоонд бүтсэн ч гэлээ Риши хэд хоног ухаан зүггүй ажилласан болохоор ухаалтад унжнаа. Гэтэл түүнийг жижиг ханху хулгайлуулчтэй. Ах нь түүнийг ерөөсөө тоодгүй ээж эртээд Ришитэй уулзахад л маш их уурсан. Тиймээс уурыг нь хүргэж анхаарлыг татах гэж ингэж байгаа гинэ. Яг үүндээ Риши яах гээд байгааг нь аль дээр мэдсэн энд өөрийн хүслээр ирсэн байдаг л та. Удахгүй Арнольд ханху үнэхээр л дүүдэрээ илээ. Дүүн хаан ширээгээ өгвөл эхнэрийг чинь өгье. Та түүнд илүү хайртай байцтэй гээл. Томроод байж адил өнөө Ришинд орхцоон хүрээд ирдээ. Арнольд шууд Ришид хүрмээ өгөхөд анхудаа дүүн ахынхаа үзэндх сарвыг харлаа. Риши жижиг ханхугээс яагаад энэ зүйл хийсэн гэхэд хаан ширээнд сухын тулд гэж хэлнэ. Гэхдээ Риши итгэсэнгүй. Яг үүндээ жижиг ханхугийн зорилго нь хааны судлаас нэрээ татах заа. Сая Ришиг хулгайлсан ч учиртай. Гэмт хэрэгтэн бол хаан болж чадахгүй учраас тэр жижиг ханху сайхныг хүртэл хуваасаа мөнгө гаргаж ядуус тусалдаг сайхан сэтгэлтэй нэгэн байж. Бас өдийг хүртэл бүхий л үйлдэл нь ахыхаа төлөө байжээ. Гэтэл Арнольд ханху надад хамаагүй гэд дүүгээ гомдоогоод аргачтэй. Үүндээ Арнольд ч дүүдээ анхаард юм байна. Бас нөгөө харгас хэрцгий гэсэн зурглаа өөрөө тараад өгүүлж таарлаа. Ирээдүйд нэг өдөр алуу болохтой бэлтгээд дүүдээ хүндий ханддаг гэхүү дээ. Дүүн харин ахагаа алуу болчихъя гэд хан ширээн цуж чадгаргүй муухан шиг хашилдаг. Үүний дараа Риши дээвэр дээр зогсох жижиг ханху руу очлоо. Дээр үед жижиг ханху шархсан үнийг хамгаалж өөрөө урдуур нарах гэж байсан байл да. Гэхдээ ахын түүнийг аварч дахиж битгий өөрийнхөө амийг аюулд оруулаарэ гэж хэлсэн байдаг. Жижиг ханху ах шиг минь гайхалтай хүн алуу болох ёсгүй учраас би төрүүлээд алуу болох ёстой гэж доошоо өсөрчнээ. Хэдий Риши түүнийг аврах гэж гүйсэн ч хязгаартаа тулсан байлаа. Аль хэдийн нөрөөтөж жижиг ханху доош ноход нэгэн гар түүнийг амжин барьж авдаг. Ахынх нь гар. Арнольд шууд л дүүгээ алгатаад би чамд дахиж өөрийгөө аюулд оруулах хэрэггүй гэж хэлсэн мэт гин. Дүүн Арнольдыг тэр үеийг мартааг байна гэж баярлаад нулимсаа онгондаа. Чинэндээ толсон Риши маань ч ухаан алдан унлаа. Өглөө Ришиг сэрэхэд жижиг ханху захаа битсэн байх ба ах トゥ хоёр алил нь Риши талархна. За одлогон манай хоёр сэлбийн бэлтгэл хийхэр болно доо. Хэдий Риши өмнөх амьдралынхаа туршлагыг санаж толцсон ч барсангүй. Хожигдсан болохоор 2 хоногийн дараа Арнольдтой цуг цайслуу явахар болдог. Дээрээс нь Риши сая хэд хүчээ шавцсан болохоор биеийн саларч ханхуутаныг тэрэн алхана. Хэд хоногийн дараа Ришид ягаад ч юм эрэхтэй хиймэл өсөрвэ? Яах нү гэсэн чинь энийг зүсний нууцаар Хүлэг Баатуртын бэлтгэлд орчвол яах вэ? Тэндээ хойд зүгийн хамгаалагч гээд нэг гүнтэй тарна. За ямар ч байсан маргааш нь Риши амлснараа ханхуутай цуг хотлоо нууцаар гардаг. Цахад янзан бүрийн юм байна. Тэгээд Риши явж явахдаа дэлгүүрээс хагардаг жимс олж харна. Тэгээд ханхугээс гүзэлдэг нь ус үзм үү гэж асуулаа. Аманд шаржигнан хагарах шүслэг хагардаг жимс. Амдандаа гүндэрлүүлж сэтгэлийг чинь твтээж ормыг чинь төглөнө. Би нэрээ сарын өмнө нэгийг авч идчихсэн. Тэрнийг идэж дуусгачаад дахиад нэгийг авч идээд гэрлүүгээ дахиад нэгийг авч ирсэн гээл бод. Хөдөлтөгч нь гайсан баха. What the fuck is this piece of shit? Ямар ч байсан хойг өсөө СУ Монголиагийн бүх салтруудаар хөдөлтөөлөгдөж байгаа. Хөрөөгчөнд чинь заавал байх ёстой хөлдөөсөн жимс. Заавал авч идээрэй. Аман шаржигныг хаагарах амтлаг шүүслэг жимс. Тэсгэл алдан амтанда гүн дурлуулах шийдтэн. Сэтгэл сэргээж уран хөглөх шаржигныг жимсэн амттан танхуу руу.
Ханхүү Ришийг дагуулan нэгэн дэлгүүр рүү очдог. Хэдий энэ усад сүд бүсгүүдээ бөгж өгөх уламжлал байхгүй ч гэлээ харах болгондоо сэтгэлэн сэргийгээд Ришэд бүү сонгож байгаа мэн. Ришигийн сонгосон өнгө бол Ханхүүгийн нүдтэй адилхан гүнзгийхэр өнгө. Гэхдээ гарсны дараа Арнольдын байгаа байдал нэг л биш. Ямар нэгэн хүн хүлээгээд байгаа юм шиг байн цаг аарна. Яг үндэ өөр улсын нэг хүн би таны хормонд оролцож чадахгүй болохоор эрт түрээд ирээ гэснээр шууд хөдөлсөн юм л да. Дураараа юм бэ. Цагийг нь тооцоолвол тэр хүн яг л одоо ирж байгаа. Ришигийн өмнөх амьдралынх нь бас нэгэн холбоотон Койлээс улсын ханхүү Кайл. Нэрэж бодлого өстой гялт цал болсон тас шиг ханхүү ороод ирлээ. Түүний хаант ус алт мөнгө олболдог баянч гэлээ. Жилийн ихэнх үед састай байдаг. Тиймээс хэрэглээгээ хангахын тулд бус тусуудтай худалдаа хийх ёстой. Мөн одооноос 5 жилийн дараа Арнольд ханхүүгийн хийх дайнаас ол цөөрнө. За гэтэл цас шиг ханхүү шууд Ришиг өмсөгдөд та яг дарих шиг үзэсгэлэнтэй юм л гэж юм. Арнольд ч бүр өхлийн арцаар хараастай. Цасан ханхүү хит хитэн эрдэмтэн авчирчилтэй. Чаваас хүнд хүчтэй болохоор ийм ухгүй л бол ирээдүйд орноос ч бас чадахгүй болох юм байна. Ришэ дүгэн түүний гэдгийг юм байгаа ч гэлээ яаж шууд өөр улсын ханхүүд мэ им гэд өчөвдөө. Бодолдороо сууж байтал 3 дахь амьдралынх нь багш байсан алхимч хүрээд ирлээ. Энэ багш цасан ханхүүд ирсэн юм л да. Тэгээд Ришэгийн хумсны будагны талаар багсаг ярилцж байгаад дахиад Ришэг шаваа болгож явдаг. Бас Ришэгийн имийг шууд л цасан ханхүүгийн амлалт сутгаж ирэх нөө. Үдшилэг боллоо. Ришэг эрэхтэй болж хувирсан байхад нэг гүн байгаад байсан да. Ришэ өөрийгөө мэдэгдүүлэхгүй гэж 5 дахь амьдралтаа сурсан чадвар ашиглана. Төвлөрч байгаад шууд олчдөг за. Ер нь бол Ришэ одоо хүртэл бүх амьдралаа ярьсан ч 5 дахь амьдралаа л нэг ярихгүй байгаа. Юу ясныг нь интернетээс хайсан чи хүмүүст мэдэхгүй л дээ. Сүүл гарч ирэх юм байлгүй. За гэтэл цасан ханхүү Арнольдоос тусламж гуйж байна. Хэдий цасан ханхүүгийн улс алт мөнгө олбордог баянч хэлээ. Цэргийн хүч огт байхгүй. Өөр нэг улс дарвал тэгэл будаа гэсэн үг. Тиймээс Арнольдоос цэргийн хүч гуйж гэрээ байгуулъя гэсэн нь энэ байлаа. Хэрв гэрээ байгуулчвал олборлдог алт мөнгө хамгийн түрүүнд явуулъя гинэ. Гэхдээ Арнольд цасан ханхүүг тэнгээр нь дуудаад энэ гэрээ манай улсад ямар ч ашиггүй. Та нартай холбоотой болж байснаас өөрөө эзэлсэн над илүү цохино гэж хэлдэг. Гоны хэлсэн цасан ханхүү алхимч дээр очиж Арнольд ханхүүгийн хэлсэн үгийг хэллээ. Гэтэл алхимч эцэст нь нэгэн боллоо. Хорийг ойлгож зөвөр ашиглаж чадах хааныг гэж хэлдэг. Түүний бүтээсэн зүйл бол дарь. Ришэ дарь ямар аюултайг мэдэх учраас 3 дахь амьдралтаа хүлээн зөвшөөрөөгүй ажилтээ. Одоо алхимч өнгөрсөн төглөө бицээ. Алхимчийг төрөхөд ээжин төрхийн өндөрлөг насарчээ. Тиймээс аав нь түүнийг буруутгаж чи бол бусдыг жаргалгүй болох гэж төрсөн өхлийн бурхан гэж хоцдог байж. Хор хөнөөл учруулахаар л бүтээгддэг. Тиймээс үр ашигаа гаргаж байж үнцэнтэй болно. Бусдад хор хөнөөл авчрах гэж төрсөн өөрөө ч мөн адил. Түүний хувьд одоо хамгийн чухал байгаа зүйл нь бүтээсэн дарь нь энэ дэлхийд ямар нөлөө үзүүлэхийг харах юм. Одоо хүртэл зөв ашиглаж чадах хүнийг олоогүй байсан ч энэ дээрээд Арнольд ханхүүтэй уулзсан нь энэ байв. Ришэ бүхнийг эргэцүүлэн тагтлуу гарахдаа маш олон үзэсгэлэнтэй гэрэлт цохнуудыг хардаг. Арнольд ханхүү гэтэл сэлэнтэйгээ гараад ирэн за. Энэ цохнуудыг дайны бамбар гэж бодсон байжээ. Дайн түүний дурсамжинд гүн шигджээ. Хэдий Ришэ түүний нүдийг үзэсгэлэнтэй гэсэн ч ханхүү аавыгаа үзэн яддаг болохоор нүдэндээ дургу. Гэхдээ Ришэ түнд танд тийм байж болохч энэ надад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдгээ тоглоулаад авна. Маргааш нь цасан ханхүү дахиад л Арнольд ханхүүтэй уулзжээ. Гэхдээ энэ удаа арай өөр. Цасан ханхүүгийн урлаачид Арнольд ханхүүгийн Ришэ төгсөн халаасны цагийг яг дуурайлгаад ажигсан байдаг. Ирээдүйд салхигүй байсан ч хөдөлдөг зав. Моргүй байсан ч хөдөлдөг тэрийг бүтээж чадах сарган цус бол түүний улс юм. Тэдний технологи болон металл боловсруулах хүч чадал нь гайхалтай. Гэсэн ч Арнольд би зүгээр цэргийн хүчээр булаачиж болно. Хамдарсан ч надад ямар ч ашиг алга гэд бас л болсонгүй. Харин нөгөө талд алхимч удахгүй энгийн иргэдлөө галлаж дарныхаа хүч чадлыг Арнольдод харуулах нэ. Тэгээд энэ дуудлагыг хор хөнөөл учруулах болно гэж зарлчиж. Ингэхгүй л бол Арнольдын хаалыг татчих чадахгүй байсан болохоор тэр түүнд энгийн иргэд гимтж байсан ч хамаагүй байлаа. Ришэ өмнө алхимчаас хор бусад аз жаргал өгөх боломж байхгүй юу гэж асууж байж л дээ. Хин нэгний бодлыг өөрчлөхийн тулд түүнийг няцаах үр дүнг харуулах ёстой. Ришэ түнд хороорч бусдыг аз жаргалтай болгож чадна гэдгийг харуулахыг хүсжээ. Тийхүү Ришэ бэлтгэсэн зүйлээ тэнгэр рүү буутахад дарин тэнгэр тесэрч солиод болдог. Хүн болгон тэнгэр тесрэх тэр гайхалтай зүйлийг харан биширнэ. Алхимч ч ийм үзэсгэлэнтэй болж болохоор зүйл бүтээсэн гэдэгтээ зөвшөөрдлөө. Хор гэх зүйлийг зөвхөн муугар биш, сайнаар чичгэлж болно гэдгийг тэр ойлгожээ. За гэтэл цэргүүд алхимчийг барихаар эрэндээ. Тэдний эзэнт гүрэнд хор хөнөөл учруулна гэж зарласан болохоор яаж зүгээр орох вэ? Гэхдээ Арнольд ханхүү бууж ирээд сая зүгээр л цасан ханхүүгийн улс технологийн хөгжлөө батлан харууллаа. Бид тэдний улстай хамтарч ажиллах болно гэж хэлдэг. Цасан ханхүү алхимчийн жинхэнэ зорилгыг мдэггүй болохоор нэрэл технологио баталсан байна гэж бодно. Алхимч үннээ хэлэх гэж амнасан ч Ришэ түүнийг зөксөлөө. Түүний бодол одоо дэлхийн төлөө гайхамшигтай зүйл бүтээн гэх болсон байдаг.
Дайр хэдий хор хөнөөл учруулахаар бүтээгдсэн ч гэлээ. Зөв ашиглах юм бол салют мэд үзэсгэлэнтэй зүйл болж чадна. Ришэ яг л үнтэй адил. Арнольд ханхуу өөрийнхөө хүч чадлыг зөвхөн дайны төлөө гэж бодохоо болоосэй хэмээн хүсч байв. Цасан ханхуугийн явах цаг болж Ришэ түнд маш олон юм багилж өгчээ. Үүний дараа Ришэ бэлэн болсон бөгжөө Арнольд дээр авчдаг. Гэтэл Арнольд би харах хэрэггүй. Чи намайг авч өгсөн гэд заавал зүх алдаж байхгүй гэдээ. Ришэ урлж зүүх гэж тэсэж ядж байхад битгий хоц. Бэлэг байсан ч зүүж өг гин. За арайч тэгээгүй л дээ. Хүү гэтэл ханхуу шууд л өмнө сүгдэж гарыг нансээд өнөө бүгчээ зүүж өглөө шүү. Манай Ришэ бүр янзгалгаач мартцсан. Яг л Арнольдын нүдтэй адил гүн зэхэрч болов. Арнольд өөрийгөө бодсноосоо ч илүү жаргалтай байна гэхэд Ришэ би тантай цуг энэ дэлхийгээр аялж хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийг зөвхөн хармаар байна гин. Хэдий дулаанаар нэмсгэлж урдан зогсох энэ хүн 5 жилийн дараа цус тайныг эхлүүлж магадгүй ч гэлээ. Өөрийнх нь хийсэн үйлдэлүүд дээр бараан ирээдүг багч болон өөрчлөх байх хэмээн Ришэ найдаж байлаа. Амар тайван дэлхийд аз жаргалтайгаар хамдаалах. Энэ л түүний зорилго болсон байв. За ингээд аниман дуустдаг юм. Сайхан эхний бүлгэн гарсан болохоор үргэлжлэн гарах гэж бодох бах. Part 2 нэхэд яваа. Бас subscribe дарахаа мартав. Дараагийн бичлэг хүртэл. Bye bye.